Good morning. За одоо ажил руугаа явж гин. За тэгээд ажил дээрээ байж байгаад 1 цаг 30 минутанд нэг хэлэлцүүлэгт оролцсон. Тэгээд төрийн ордонд баг анх удаага орж үзсэн. Нэлээд зэрэг шалгаж оруулд юм блэ. Тэгээ бас пүүз өмсөж болдоггүй гэдэм блэ. Тэгээ ямар ч байсан гендер суурилсан хүчирхийллийн талаар хэлэлцүүлэгт панелистаар оролцсон. Тэгээ аюу сонирхолтой хэлэлцүүлэг болсон гэж бодож байгаа. Сая ажиллаад дуусчаад тэгээ хуралдаа орчоод одоо бүс барааны энд ирсэн байна. Тэгээд эндээ болохоор яг Halloween costume-ийнхаа хэрэгтэй юмнуудыг авах чинь. Одоо бид хоёр бүс бараа орчоод аав ээжийнх рүү орж тараг өгч чинь. Every Thursday бид өдөр болгон тараг өгдөг байхгүй юу? Энэ өрөм. Манай ажил дээр нэг гоё намрын тараг шүү дээ. Цагтаа мөдө байхгүй шүү дээ. Би энэгээр их буруу яриад байна. Цагтаа нар тэгтээ амар заа. Нэг удаа тэгээ ирсэн чинь сайн гуйвал яхаа болно. Тэгвэл торохгүй гэд. Нэр юм. Тийм. Эсвэл 3 сар ирэхээ асуул гээд. За ахын дүү хөөрхөн залуухан хүн байна. Ахны надад өшөө гэж авсан. Гэтэ нэрээ эрэгтэй хүмүүст бол хэзээ ч тэгдэг үг гэсэн. Амгаах руу явж гин. Нүүбийн залуучуудын зөвлөх хорооны уулзалт дөрс өдөр албан болдог. Тэгээд тийшээ даалгахад явчих. Тэгээ өнөөдөр болохоор сая ангаах дээр нүүбийн залуучуудын зөвлөх хорооныхоо уулзалтанд ороод тэгээд 10 гэж тараад түүц орж наалдан бат аваад үлдсэн юмнууд аваад тэгээд одоо та хэд юу авснаа үзүүлээ. Тэгээд бид хоёр болохоор жоохон бахта хамт Америкт байсан. Тэгээд тэндээ болохоор бид хоёр Halloween амар очиад бүгд л өгдөг байсан баггүй. Тэгэл тэндээ гол яг тэр аваараа явж trick or treat тэгэл амар гоё хамт костюм дээр өмсөөл тэгэл ер нь Halloween болонгууд амар гоё баяртай дээс ер нь бид хоёрын айгу дуртай баяруудын нэг. Энэ жил тэгээд COVID-19-ээс болоод нөх гадар мадар уг нь бид хоёр хайж үзсэн л дээ. Зөндөө хайсан. Гоё party ингээд яг тийм хүмүүсийн амар гоё dress up хийгээд гоё Halloween-ийн одоо дүр мөрд хувраад ингээд болж байгаа тийм party нэг харагдаагүй. Гэтэ харагдсан ч хагас өдөр болон тийм хагас өдөр би бүр энэ хагас амтсан бүтэн хөтөлбөрийнхаа нөгөө нээлт гээд бүр 2 хоног ажилтай. Тийм болохоор ерөөсөө хотоос гарах учраас ерөөсөө хотод байгаа тийм юмд явж чадахгүй болохоор бид хоёр маргааш гинэ ер нь зүгээр өөрсдөндөө гоё ингээд энэ mood vibe-ад ингээд мэдрэхийн тулд зүгээр гоё өөртөө ингээд юм DIY craft тэгээд өөрсдийнхөө хүүхдийг өөрсдийнхөө дотоод хүүхдийг тэгээд юм баясгаад нэг иймэрхүү зүгээр юм project жижиг project амар завгүй хоёлаа амар завгүй хичээл ажилтаа байгаа мөртлөө орой мөрөө ингээд одоо 11 болох чинь. Тэгээд маргааш анука 8-аас ажилтаа би 10-аас ажилтаа тэгээд ер нь л хизээж унтсан хамаагүй нэгэ дуусгах сууж гэж. За хамгийн ихний юм болохоор энэ жих байна. Юу болж байгаа юм? Бид хоёр юм болгож байгаа байхгүй юу? Тэгэн шээ болгож байгаа. Тэгээд амар хөөрхөн ингээд хөөрхөн биш. Cute биш, pretty fairy. Тэгээд чийж байна. Тэгтээ өөр байгаа штэ. Cute fairy чинь юм игдүүтэй байхгүй юу? Бид хоёр хөөрхөн юм аим гоё мейкап хийсэн. Дараагийн юм нь болохоор бид хоёр ийм бэл. Яг ч надаар юм. Энүүгээр яг нэг хийн гэж бодсон юм бол ерөөсөө байхгүй байгаа. Зүгээр дараа жил ч юм уу. Эсвэл ингээд орой маргааш бид хоёр нэг найзынхаа төрсөн өдөр явах гэж байгаа байхгүй юу? Тэгээд би угаасаа 5 өдөр л гарах боломжтой. Хагасаа өдөр нүглөө бас бүр 8-аас тэрүүлж рүү явна. Тэгээд маргааш газ 5 өдөр гарч амжина. Тэгээд үнэхээр тэгтээ манай тэр найзын төрсөн өдөр дээр ирж байгаа хүмүүс аль нь
Halloween costume энэ өмсгөө болохоор бид хоёр яг дараа нь оройн мөрөж нэг тийш явбал нэг юм бэлэг өмсөд. За дараагийн юм болохоор бид хоёр нөгөө юм тэтэмнүүд хийж байгаа. Тэтэм гэх юм уу нэг юм headpiece хийж байгаа. Тэгээд ийм цэцэг авсан. Тэгээд дагныхаа далавчийг нь хийхийн тулд тэтэм бичлэг үзээд тэгээ cellophane гэдэг юм байгаа захгүй. Тэгээ бид хоёр тэрийн Монголд байдаг үг сайн мэд. Ер нь юу гэдгийг сайн мэдэхгүй байж байгаад гуглдсан чинь цэцэг бодог юм цаас юм байлээ. Тэгээд бид хоёр цэцгийн дэлгүүрийн эгч нараас гуйж байгаа. Найрч байгаа л да. Амар үнэтэй авсан. Энэ ч амар үнэтэйсэн. Нэг юм ширхэг нь 2500 болов. 2500 байсан. Тэгээд ийм цаас. Тэр амар гоё өнгөтэй байгаас тээ. Тэгээд энэс нэг 7-8 ширхэг авсан. Тэгээд тэгээд дараагийн юм нь болохоор ийм залууч тэгээд толгойнхоо гоёлын юм хийхин тулд ийм уян хатан ийм төмөрнүүд авсан. Төмөр гэх юм аа. Гэхдээ ямар ч нэг юм утаснууд арай нэлээд нингэн л юм билээ. Гэхдээ хэвэнд оруулаад хийнж болж байгаа. Энэ гэхдээ ямар нингэн. 0.8 болчихтой байна. Энэ болохоор 0.4 юм. Тэгээс энэ жижиг юм. Толгойнхоо гоёлд бас ер нь далавч малавчтай дээрээс ийм шигтгээнүүд авсан. Юм гэдэг. Энэ ямар нийтэв бэ? Мэдгүй хаадаг. Энэ ханукад гэдэг нэг бактери. Тэр нэмжнүүдээр нэг юм авсан. Ямар ч сан болгондоо. Тэгээд сая уг нь бол яг бүс бараад нэг 7000-ын ийм зориултын цавн байсан гэхдээ арай үнэтэй санагдав. Аваагүй. Тэгээд наалтан фад тэгээд ийм цагаан цав. Гэсэн энийг бол өстө сонсож байгаа юм бэл. Тэгэхээр түүцний хч бол хин ч андахгүй штэ. Тэгэхээр навцсан. Андаад дээр шүү дээ. Дадлавчныхаа ингээд хэвийг гаргах гад А3-ын цаас мас авсан байсан. Уг нь бол тэгэж хэвийг гаргаад төмрөө ингэж уян хатнаар ингээд хэлбэрийн гаргуу зүгээр юм лээ. Тэгтээ бид хоёр сая машинд орчихлоо. Тэр гарч авахаас залхах үрээд одоо зүгээр нүдний ингээд баримжаагаараа мэдрэмжээрээ хийхэд басан. За. That's it right. Yeah. За одоо юмрхүү тэгээд энийг яг бүтэх үгүйг бол бид хоёр сайн мэдгүй байна. Зүгээр айгу найдаж байгаа. Тэг яг үндэ бид хоёр дагн бодлоод явах газар байхгүй. Зүгээр нэгт өдөр зураг авах чагаа. Тэг угаасаа бид хоёр саяхан ч гэсэн ер нь бид хоёр Halloween амар дуртай болохоор саяхан ч гэсэн Halloween кино мөн үзэж суусан. Чадахгүй. Энэ утсан амар нэмгэн юм байна. Тэг бид хоёр айгу зузаан утас байвал зүгээр юм байсан юм байна уу? Бид хоёрын дадлавч гэмээр дадлавч. Ингээд тогтохгүй байна. Хартаа. Сая ийм л юм хийж чадлаа би л. Амаг болохоор ингээд далавчаа хийцэн байна. Одоо амар оройтсан байгаа болохоор унтлаа ямар ч гэсэн иймэр бас. За, hi guys. Одоо бүтээсээ өдөр болж байна. Тэгээд бид хоёр 4 өдөр юмнуудаа хийгээд тэгээд унтаад ажил мэжилдээ яваа. Тэгээд 5 өдөр нь хамт найзынхаа төрсөн өдрөлөө яваад нэлээд их гараа. Би тэгээд нэг цагийн нойртой хагас өдөр өглөө 8-аас тэрэлж рүү гэдэлсэн. Ер нь бол энэ амралтын өдрөөр бүтэн ажилласан байгаа. Тэгээд жоохон ядарч гин. Тэгтээ яг гоё Halloween юм чинь гинт дэлгүүр ороод кейк, торт хийх юм тавцсан. Яг одоо болохоор нөгөө нэг миний сарын дэмдэг ирсэн байгаа. Тэгээд угаасаа октод амар шоколадтай мэд хийх гэсэн чинь би бүр юм double chocolate юм кейк гэдмээр санагдаа. Тэгээд одоо хийх чинь орой ол идэггүй байгаа учраас ер нь бол яг нэг тийм хотоод өвддөн шүү дээ өсөд. Тийм амар өсөж гин. Одоо тийм болохоор gas торта хийгээд тэгээд кино үзнэ. Down
Бичиж байгаа мартсан ш. Тэс ингээд